За сайн байцгаана уу? Кино задлан видео контентын 42 дахь дугаараа хөвлөж байна. За энэ удаагийн дугаард ямар кино оруулах нь ойлгомжтой, комик ном сонирхтой хүнч Жокерыг мэдэн Жокер бол хэдэн 10 жилийн турш кино, видео тоглоом, телевизэн шоу салбарт байсан хамгийн алдартай эсрэг дүрүүдийн баатар үлээ. За энэ удаагийн дугаард бол материал асар их байгаа учраас хамгийн байж чаддаг дээд урдаараа ярих болно шүү. За та бүхэн бүр ярен жоохон хурдтай санагдах юм бол YouTube-ийнхаа Play Speed-ийг тохируулаад арай жоохон бууруулж болно шүү. За энэ удаагийн дугаард Mac Movie ярихаас илүүтэйгээр илүү найруулагч болон жүжигчдийн талаар мөн киноны цаа дотор санаа болон энэ зүйлүүдийг арай дамгаалж ярих байгаа. За ингээд найруулагч Todd Phillips-ийн бүтээл Венецийн кино наадмын хамгийн том шагнал буюу Алтай арслан хүрсэн DC Comics-оос сэтгүүлсэн Joker буюу сэтгэл зүйн киноны үйл явдал маань 1981 онд өрнөдгөө. За үйл явдал дээр угаар дүүхээр олонний дунд үргэлж ганцаарцаар ирсэн Артур хэмээх залуу маань одоо комедийн болохыг хүссэн. Гэвч тэрээр хангалттай сайн биш учраас энэ бол бүдшүү мөрөөдөл болж хувирдаг. За тэрээр бол өдөрт 2 хүн болж хувирдаг. Өдрийн цагаар нүгэр бодол хийж алиалагч болоод одоо ингээд захиалагтай агентлагийнхаа хүмүүсийн барааг сурчлал болон хүүхдүүдийн хөгжөөд иймэрхүү ажил хийдэг. За мөн ажлаас гадуур түүний сэтгцэн эмгэхийг дэлгэмдүүлж ер нь нийгэмд нь орчин тойронд түүнийг ер нь үзээ ядаж жоохон дээрлэгчээдэг. Тэгээд аль болох өөрийнхөө амьдрч буй өргөн тойронд нийгмийнхээ нэгэн хэсэг болохыг хичээдэг энэхүү Артур хэмээх залуу маань нэг л өдөр түүний сэтгцэн эмгэн давуу тал болох юу энэ муу хүмүүсийг манлайс нөхөр болж байгаагаар энэ киноны үйл явдал өрнөнө. 2012 оны Dark Knight Rises киноны нээлтийн үеэр жүжигч агсан Heath Ledger-ийн Joker-ийн дүрийн хувцс бүхий хүн Америкийн Aurora кино театр руу тесрэх хүн болон галц зэвсэгтэй ороод 12 хүнийг цааш нь харууллаа. За тэгээд 58 хүнийг буудан гэмтээжсэн тийм хард үх байдаг. 7 жилийн тэр өмнөх хар явдлаас уран бүтээлчд маань айсан ч хүүдээ санаа авч одоо энэ сая болсон Joker-ийн киноны 10 сарын 4-нд болсон нээлтийг бол маш чанга харуул хамгаалалт бүхий дээд зэрэгт нь хүрээд алиалагчийн хувцс өмссөн хүмүүсийг бол кино театр руу нэвтрээгүй. За тэгээд тиймээс энэ удаад дээрхт төстэй халдлага дайлт гарахаас сэргийлж ер нь Америк нэгдсэн улсын засгийн газар руу эрх баригчид нь аюулгүй байдлыг үнэхээр сайн чандлан сахихыг кино уран бүтээлчд уриалж мөн тухайн хотынх нь цагдаагийн харуул хамгаалалт бол дээд зэрэг гарсан. За найруулагч Todd Phillips Empire сэтгүүлийн 8 сарын дугаард нэг ярилцлага өгсөн байдаг. Тэн дээр юу гэсэн бэхээр бид кино хийхдээ комик номнуудаас ер нь юу гэж дагаж дуурайгаагүй. Үүнд хүмүүс ер нь бол уурлах байгаа л да. Гэхдээ зүгээрээ it's okay. Бид нар бол зүгээр л Joker шиг залуу хэрхэн юунаас бий болсон талаар өөрсдийнхөө хувьдрыг л битсэн гэж. Joker хэрхэн бий болж байгаа үйл явдлыг тэрхүү залуугаар дамжуулан харуулж байна гэж хэлсэн байдаг. За тэгээд Joker-ийн өнгөрсөн үе гарал үүслийн тухай маш олон хувилбар байдаг. Одоо энэ түүнийг үеийн супер баатруудын ертөнцид танилцуулсан хамгийн анхны комикст юу гэж гардаг вэ гэхээр энэ талаар нэг жоохон дурдъя л да. Joker л өнгөрсөн амьдралаа буюу өнгөрсөн үеийг ерөөсөө огт санддаг. За тэгээд хүчрийн үйлдвэр дээрэмдэж байгаа тийм Бэтментэй тааралаа түүнээс зогтож явахдаа тэр маш их химийн бодистой авраг дүүрэн тийм бортог тоороо унснаар түүний амьдрал өөрчлөгдсөн гэж тухайн комиктэр ярьдаг. Түүний арьсан царай цагаан болоо. За тэгээд өвс нь ногоороод ногоо өвстэй болоод эргэн тойрны нүднийх нь орчинд тийм хар хүрээ үүсээд ер нь тийм айц төрүүлэн тийм жихүүн царайтай мөн зөвүүн инээмсэглэлтэй болдгоор анхны тэр гарч ирсэн комикт бол түүхийн дагуу ингэж дүрслэгддэг юм байна. Gotham хот бол ямар ч тийм аз жаргалгүй баяр хөөрөөр нь үл мэдэгдэх зургалтай тийм бүсгэр орчныг харуулдаг. Энэ жил гарсан уг киноны маань үйл явдал мэдээж хэрэг Gotham хотод өрнөж байгаа. Тийм ч учраас Joker гэдэг утгаараа энэ Batman-ыг ямар нэгэн байдлаар холбох нь зөв хэрэг байхаа гэж бодсон баг. Тэгээд ч тэрийг нэг хит хүчилж илүү гаргаагүй хөрхөө нэг зурвсгаа ингэ шигтгэхэд өнгөрчдөг Batman бие Bruce Wayne бага насны хэлбэрээр харагддаг. Ер нь бол энэ их давгүй болсон. Тэрнээс илүү ерөөсөө оруулаад хэрэггүйсэн баг. Яг сайхан амтан таарсан гэж харж байна. Киноны зураг авалт болоод хөгжим бол үнэхээр гайхамшигтай байсан. Киноны амин чухал нэгэн чимэг бол хөгжим байсан гэхэд хэлсдэхгүй. За киноны хөгжим дээр Iceland гаралтай. За хөгжимч морин хийл тоглодог. Хөгжмийн зохиолч Hildur Guðnadóttir гэдэг энэ бүсгүй ажилласан байгаа. За тэрээр бол өмнө нь бидний мэдхээр бол Sicario киноны 2 чанга дээр ажилласан ийм бүсгүй байх нэ. За мөн Deadpool киноны Domino-гийн дүрээр бидний танил болсон жүжигчин Zazie Beetz одоо энэ Joker-ийн хөрш бүсгийн дүрийг бүтээж гарсан. Тэрээр бол ингээд жүжигчин Joaquin Phoenix-ийг бол олон жилийн турш шүтэж ирсэн гэж ярьж байлаа өмнөх кинон дээр. Тэгээ түүнтэй хамтарч ажиллагаадаа үнэхээр юм баяртай байна гэсэн үг сүүлд дээр гарсан байсан. Би бол та бид бүхэн ер нь яагаад энэ Joker киног үзэх ёстой вэ? Яагаад үзүүл зохилтой вэ гэсэн хамгийн том хэдэн шалтгаануудыг та бүхэнд дурдъя. За нэгдүгээр юу болсон бэ гэхээр киноны үйл явдал маань 1980-аад оны ихэнд өрнөдгөө. Тэгээд ер нь сүүлд хийсэн Batman-ийн кинонд дээр бол Joker маань бол орчин үеийн дэвшлэлтэй техник технологитой үед амьдарч байгаагаар гардаг. За энэ удаагийн Joker маань цаанаасаа нэг тийм классик харагдах 80-аад оны үзүүлж байгаа нь бол үнэхээр сонирхолтой байсан. За жишээ нь киноны өнгөнөөс бол энийг та бүхэн харж явж байна. Их зөвүүн гоё харагдсан байлээ. За хоёр дахь үзэгч шалтгаан маань бол Венецийн кинонууд нь хамгийн том шагналыг хүртсэн. Тэгээд 76 дахь удаагийн энэхүү кино наадам бол 8 сарын сүүлчээр болсон. За тэгээд энэ кино наадмын шүүгчд болон мэрэгчдэд бол Joaquin Phoenix-ийн энэхүү жүжиглэлтийг бол үнэхээр өндөрөөр үнэлж
нь алтан арслан гэх энэхүү шагналыг авсан. За бас нэг 3 дахь үзэх шалтгаан юу вэ гэхээр энэхүү кино маань R үнэлгээтэй ангилагдсан байгаа, эрэмблэгдсэн гэсэн үг. Хүүхдийн зураг том буюу комикс гаралтай кинонуудаас ер нь энэ R-rated ангил багтах нь ер нь тун ховорхон байдаг. Учир нь энэ ангил багтсан кинонууд бол ерөнхийдөө тийм цус нууж өчргийл хараад насан туршигчдын контентийг үлдээ гаргадаг. За мөн гэхдээ R үнэлгээд ангилалт багтсан цөөхөн хэдэн кинонууд бол Deadpool, Watchmen, Logan зэрэг кинонууд бол үнэхээр сайхан бүтээл болсон гэж хүмүүс их яригддаг. R үнэлгээ буюу энэ registered хязгаарлагдмал гэж ямар үнэлгээ вэ гэдгийг та бүхэн товчхон танилцуулъя. Энэ болохоор Америкийн MPAA буюу нөгөө Motion Picture Association of America-гаас гаргасан зөвлөмжийн дагуу 17-оос доош насны хүүхдүүд эцэг эхийн хамт буюу 21-с дээш насны асран хамгаалагчтайгаар цуг үзхийг зөвшөөрсөн ангилал. Ийм асран хамгаалагч байхгүй бол 17-оос доош насныхан бол энэ R үнэлгээтэй кино үзэх хатуу хариулсан байдаг. Гэхдээ эдгээр хүүхдүүд маань эцэг эхийн зөвшөөрөлтөөр бол ганцаараа үзэж болно. Мэдээж хэрэг эцэг эхийн өөрчилж энэ кино үзээд ямар нэгэн зохисгүй бүдүүлэг тийм дүүс мансуур хуудасны хэрлэж гэдэг юм уу хүүхдүүсэл байгаа эсгийг шалгасан үндсэн дээр хүүхдэд зөвшөөрөл болдог байна. За R үнэлгээ гэж ийм үнэлгээ авах нь. За дөрөвт үзэх шалтгаан маань бол энэ кинон дээр Batman гарахгүй. Өмнө нь бол Batman Joker хоёрыг бол нэгнгүүгээр нь харж байгаагүй болохоор энэ үнэхээр сонирхолтой. Тайз зэлгэцийг бол Joker ганцаараа эзэгнэ. Кино үздэг хүмүүсийн хувьд бол ихээхэн шүүмжил хүлээлтийг бол үүсгэжлээс яагаад бол анханасаа Joker бол ийм сөрөг дүр хэлбэрээр оршин тогтнож гол дүрийн Эрик Баатар Batman-ыг бол тодруулж товон гаргахад ашигладаг байсан дүр маань одоо ганцаараа ингээд соло кино хийж байгаа юу болж байна гэж янз бүр юм ярьжсэн. Гэхдээ энэ үнэхээр гоё үзэх шалтгаан. За тавт нь яагаад үзэх болсон бэ гэхээр Joker-ын тухай соло кино буюу түүний гол дүрээ хий болгосон кино бол огт доос хийгдэж байгаагүй. Түүнтэй холбоотой бүх кинон дээр бол Joker өөрөө ингээд сөрөг талын баатар байдлаар дэлгэснээр гардаг. Энэ удаа бол ингээд бүрэн хэмжээний цор ганц дүрээр та бүхэнтэй одоо бидэнтэй ингэж кино театртаа уулзна гэдэг нь сонин гайхамшигтай хэрэг. За тэгээд энэ сөрөг дүрээрээ танигдсан Joker-ыг бид бол ингээд хувь хүн талаас нь ямар хүн байсан бэ гэдгийг харах бас нэгэн боломж гэж харж болно. Тэгэхээр шалтгаанууд бол бас бол миний бие Joker киног үзсэн бас та хүн ч гэсэн яг адилхан шалтгаантай байгаа гэж бодож байна. За тэгээд алиалагчийн өвсөн өнгөрсөн гал 100 алуурчны тухай кино хийх гэж байгаа бол ер нь тэгээд тэр хэмжээний аюулыг мэдрүүлж чадах ер нь зөвүүн айхтар залууг сонгох буюу олох хэрэгтэй болдог. Энэ гол дүрийг бүтээсэн залуу маань бол ер нь нэг тийм ганцаардалд автсан хүмүүсийн дүрүүдийг бол сайн гаргаж ирсэн. Бас тийм нэг алуурчин хүмүүсийн дүрэг ч юм уу те нэлээд хэд хэдэн киногоо. За энэ кинонуудыг бол хоошо дэлгэрэнгүүд урднаа. Тэгэхээр яг энэ хүний мэдрэмж бол хамгийн хүнд мэдрэмжүүдийг хамгийн гүнд нь бууж үтсэн буюу энэ ганцаардлын тухай энэхүү дүрүүдийг нэлээд сайн бүтээжсэн жүжигчин гэвэл энэ Joaquin Phoenix гэхэд гарцаагүй гэж нэлээд олон кино шүүмжлэгч ярьж ирсэн. За Joker маань уламжлалт кино, комик номын бүтээлүүд биш харин тийм жүжигчний хувьд үн байж байгаагүй нэг тийм тис өөр төрхийг харуулах томоохон сорилт байсан гэж жүжигчин маань бол өөрөө хэлж ирсэн юм билээ. Joaquin Phoenix-ийн хувьд бол хийж буй ажлаасаа тийм аюул болон эрсдлийг мэдрэх дуртай хүн байл та. Тэгээд Joker-ын дүрийг бүтээх болсон томоохон шалтгааны нэг бол инээ гэж хэлсэн байлээ. Одоо өөрөө бол манер тийм тухгүй байдлыг мэдрэх гэдэг шүү дээ. Киноны найруулагчийн талаар бас цугас дурдъя л та. Бидний сайн мэддэг Hangover энэ 3 анги үеийн трилогиг найруулснараа алдартай. Ингээд Todd Phillips найруулагч бол хүмүүс л хошин шогийн кино найруулдгаар нь мэдсэн байсан. Тэгэд 2016 онд War Dogs гэдэг энэ киноны нээлтийн үеэр найруулагч Todd маань ингээд нэг битсэн чи ингээд Marvel-ийн супер баатруудтай том зураг цууц ингээд ширтээ төлөөнгө зогссон байсан гэж байгаа. Тэгэд үүнийгээ гинт анзаараад өөрөө боцсон гэж байгаа. Ер нь энэ Marvel-ийн кинонтой ер нь яаж өрсөлдөх вэ наа? Todd Phillips найруулагч маань одоо өдгөө энэ жил ингээд 49 настай буюу найруулагчийн карьерийг цоо шинээр бичгийн тулд DC буюу Detective Comics-ийн хамгийн эмзэг дүр болох энэ Joker-ийн дүрийг сонгосон ба онцлогтой. За тэгээд үүнийг тэгээ сайн хийж чадахгүй бол өөрийнхөө найруулагчийн карьерийг бүр доош нь хийгээд золиослоод бүр байхгүй болгох гэсэн тийм эрсдэл байсан. Мөн тэрээр бол өөрөө дахиж хизээч тийм инэдми кино хийхгүй гэж ер нь ам алдсан талтай. Warner Bros маань одоо энэ хитгэн супер баатруудаараа энэ гавьсан амжилтуудын өнөр өдийг хүрсэн одоо жишээ нь Wonder Woman, Aquaman гэдэг юм уу. Ийм хэдэн л гол гайгүй кинод байсан. За тэгээд найруулагч Todd Phillips маань нэгэн аль талтай ашигтай гаргалаа олж харсан. Яасан гэхээр өөрөө боцсон гэж. За энэ Marvel-ыг бол хизээч ялж чадахгүй. Энэ бол авраг том тогтолцоо. Тэгэхээр тэдний хийж чадахгүй хийцгээ гэсэн гэж байгаа. Тэдний хийж чадахгүй нь юу вэ гэхээр ингээд дан ганц уу соло кино. Найруулагч маань ингээд дөрөвдөд бусад кинод огтлолцуулахгүйгээр би даасан кино инэ гэж DC-гийнхэнд амласан байгаа. Киногоо дуусгачаад найруулагч Todd Phillips Венецийн кино наадан дээр ингээд алтан арслан чангалаа гардаж авч байхдаа нэг юм хэлсэн байдаг. Warner Bros болон DC-гийнхэнд бол тухтай зон буюу комфорт зоноос зөрөгтэйгээр гарч шийдвэр гаран энэхүү киног хийх боломжийг надад олгосон явд маш ихээр талархаж байна гэж хэлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ бол кино болохоос өмнөх энэ процесс буюу тэр дээд удирдлагын төвшөнд нэлээд яригдсан зүйл гэдэг нь тодорхой байна. За тэгээд ийм болохоор бол одоо найруулагч маань Joker-ийн дүрийг бол маш ихээр сонирхож үүндээ татагдсан. DC-гийн давуу тал Marvel-аас юугаар илүү гэхээр тэдэнд бол ингээд хамаагүй сайн дүрүүд байна, айгүй гоё түүхүүд байна, сайн комикүүд байна. Эднэр бол
маш том давуу тал. Тэгээ үүнийг одоо ингээд сайн менежмент хийгээд ингээд кино болгоол ер нь цаашдын амжилт бол гэрэлтэй байна да DC-ийн хувьд бол. Todd Phillips найруулагчийн хувьд бол DC-ийн кинондыг нэлээд хэд дахин үзсэн гэж байгаа. За тэгээд үүн дотор хорон санаатай алиалагчийн төхийг цоо шинээр харуулах орон зай байна гэдгийг маш гэрхаагаар болж харсан байна. 2019 оны Joker кинонд маань хамгийн анх бол энэ Martin Scorsese гэж найруулагч ажиллахаар байсан боловч өөрөө ингээд кино найруулах ажлын хувиртад авахцаад найруулагч Todd Phillips орж ирсэн гэж яриа байдсан билээ. Гэхдээ энэ бол баттай биш шүү. Кинонд бол найруулагч Scorsese-гийн бүтээлд бол маш ихээр нөлөөсөн байдаг. За жишээ нь бол энэ Taxi Driver бол King of the Comedy бүтээл бол тодорхой хэмжээнд биш бүр нэлээд хэмжээний нөлөөллийг найруулагч Todd Phillips бол өөрийн кинонд ашигласан. Буюу баг зарим хэсгүүдээс нь хуулбарсан ч гэх юм уу. Тийм зүйл ажиглажсэн. Та бүхэн саяын дээр дурсан кинодыг бас үзсэн бол тэг санагдах баха. За 2019 оны Joker киноны зохиолыг бол найруулагч Phillips, Scott Silver нар хамтран бичсэн. Найруулагч хэлэхдээ бол та тэгээд энэ Joker киног үзээд цэвэр хүртэл нь одоо ингээд Артурыг бол дэмжихийг хүснэ. Гэхдээ чадахгүй хаа гэж хэлсэн нь бол одоо ингээд үзэгчдийн сэтгэлдлийг бол өөрчлөлт таамаглаад хэлчихв гэлтэй санагдчихсэн. За ингээд найруулагч Phillips маань ингээд Joaquin Phoenix-ийг бол уг кинонд бол тийм ч амархан тоглоно гэж зөвшөөрнө гэж угаасаа анханасаа бодоагүйсэн гэж маань нэлээд гүргэр. За тэгээд гол дүрийн жүжигч маань ингээд комик номоос хэлсэн кинонд дөрөвтэйг сонирхол ерөөс огтоос байгаагүй лав ойрын хэдэн жилдэн ч тийм төлөвлөгөөнд тусгадаагүй байсан гэж байгаа. Тэгээ ер нь хүн болгон Joker кинонд бол Leonardo DiCaprio тоглоно хэмээн гэсэн тийм цов яриа гарч ирсэн юм байна л. Тэгэхдээ найруулагч маань зохиолоо бичгтээ зөвхөн Joaquin Phoenix зориулсан энэ зохиолоо бичсэн гэж яригдтiin билээ. Бүтэн 3 сар гарын хугацаанд бол найруулагч маань жүжигчний гэрээр байн орж гараад жошлоод дөрүүдийнхэн тухай асуулт асууж түүнд бас хариулж кинонда яаж хийгээд багтаана гэсэн найдвартайгаар өдөр шөнөгүй хоргоосон юм шиг байгаа. За тэгээд тэр нь ч амжилт олсон. Тэгээд жүжигчин дөрвойд ингэж хэлжсэн гэж байгаа. Би ингээл байнга л түүний над дээр ирээд түүнд нь дөрөвдөө тохирохсхийг шалга гэж асуугаал янз бүрийн юмар хэлээл байсан гэж байгаа. Тэгээд тухайн үед нь бол ингээд кинон тоглох шийдвэрийг гаргах бол үнэхээр хэцүү байсан. Найруулагч бол түүнд ингэж хэлсэн гэж байгаа. За хөшөө гоё юм хийцгээе. Үзээд алдъя л та. Зөрөгтэй үзье. Орё гээл нилээх ятгсан гэж. Найруулагч бас хэлсэн гэж байгаа. Тэгээд жүжигчин маань ингээд за би энэ кинонд тоглоё. Окей, зөвшөөрнө гэж ерөөсө баг хэлээчгүй гэж байгаа. Тоглоё гэж хэлхийг орон тань маань нэр өөдөөс нь дандаа баах элдв ханга асуултаар болдог гэсэн гэж байгаа. Тэгэж найруулагч төрөлтөө бүгдэнд нь хариулсаар тэгж явж байгаа кино зураг авалт маань эхэлсэн байна. Киноны зураг авалтанд бэлдэж хугацаанд уу кино зураг авалт эхлэхээс өмнө найруулагч жүжигч хоёр маань хит хит удаа санал зөрчилж байсан юм байна л да. Найруулагч түүнийг одоо ингээд сайн жин хаяа нилээн жин хаяалах гэж ятгажсэн. Тэгсэн чинь гол дүрийн жүжигч маань өмнө хит хитэн кино тоглоход бол жин хайжсэн учраас энэ ерөөсө таалагддаг. Энэ бол тийм амархан зүйл биш. Үнэхээр хэцүү ингэж амьдрах надад таалагддаг гэж хэлжсэн гэж байгаа. Жүжигчин маань бүр найруулагчтай хэлсэн гэж байгаа. Joker ийм турхай халбгүй, турхай хэрэггүй үстэй гэж хэлсэн чинь найруулагч өөдөөс нь за байж бол хамгийн бага хэмжээнд аваачин байна гуйж яа гэж. Тэгэд эцэст нь ингээд кино зураг авалтарлаа дүрээ бүтээхэд бол жүжигчин Joaquin Phoenix бол нийтдээ 24 кг-ыг хайцсан байжээ. Гол дүрийн жүжигчин маань бүжгийн багштай хамтран хичээлж хөдөлгөөнүүдэд сургуулсан. За мөн дүрс бичлэг бол номнуудаас маш их санаа авч дүрийн судалгаа хийж янз бүрээр өөрийнхөө тэр гарах аяг дүрүүдийг бэлтжижсэн. Мөн тэрээр өөрийнхөө нүрийг бодож сурсан, кинонд оруулж болох өөрийн зохиосон онгой болон бодлуудаа бас нэг юм тэмдэглэлийн хэвтүүдэд тэмдэглэл яваад ирсэн юм. За ингээ гол дүрийн жүжигчин Joaquin Phoenix ийм нэг жоохон кинонд нэг жоохон тогтургүй тийм өрөвс байдал гаргадаг л та. Тэгээд энэ нь болохоор зарим кинонд найруулагч түнтэй ажиллахаас нэг баг зэргийн зайлс хийхэд хүргэж ирсэн юм байна. Phoenix жүжигчин маань 4 удаа өөрийнхөө кинонд тоглож чадсан найруулагч James Gray ингэж ярьж ирсэн бэлээ. Хамгийн анх бол 2000 онд бол The Yars гэдэг кинонд дэр бол түнтэй хамтарч ажилласан. Тухайн үед бол гайхалтай мундаг жүжигчин байж чадна гэдгийг мэдчихсэн. Тэр өөрийгөө бүрэн дүрэн хянаж чаддаггүй, яг л дөрвөн мэддэггүй формулагийн нисгч шиг байдгаа гэж хэлсэн юм байна. Олон жилийн турш уу хэд хэдэн жилийн дараа хамтарч ажилласан үедээ баг угаар уг жүжигчнийг маань ойлгож явандаа бол ямар ч айцгүй болсон тухайга James Gray хэлжсэн. Joker киноны зураг авалтын үеэр бол Phoenix жүжигчин маань хэд удаа тэсвэр алдсан ч үе тиймэрхүү тохиолдол гарсан юм байна л да. Ингээд зураг авалт хийдэ явж явах үе тэр зүгээр шууд орхиод гараа авчихсан. Тэгээ хөөрхөдөө бус жүжигчт нь өөртөөс нь л боллоо хэмээн бодож исэн. Тэр бусаг жүжигчтэй киноны хэсгийг нь сайн мэдэрч өгөхгүй нэг тийм хангалттай хэмжээнд санаанд нь хүрэхгүй байсан үед ингээд зураг авалтын талбайг хаяад гараа авчт юм байна л да. Цааны дараа тэрээр урт амьсгал аваа жоохон тайвшраад хэсэг жоохон алхъя. За тэгээд буцаж эргэж ирээ. Тэр үнийг дуусгах болно гэдэг маш эрч хүчтэйгээр зураг авалтаа өршөлдөг байсан гэж хэлсэн. Гол дүрийн жүжигчин маань маш тийм эгэл даруй хүн юм байна. Нэг тийм үнэтэй цайтай мэрэглээч байдгүй. Жишээ нь гэвэл тухайн киноны жанр ямар хэмжээний төсөөр бүтэж байгаа зэрэг хөрөнгө мөнгөд бол нэг анхаарал хандуулдаг. Зүгээр л яг тэр кино хийж байгаа баг болон найруулагч маань яг энэ харах өнцөг буюу киноныхаа хэлэх гэсэн санааг бусдад сайн гаргаж чадж гэнэ үү? Бусдад хэрхэн нөлөөлөх чадвартай байна уу гэдгийг л тэр жохолч хардгаа гэж өөрөө хэлжсэн. Тэм учраас тэр нэлээд олон өндөр цайлантай томоохон дүрүүдээс бол татгалзаж байсан. За хамгийн анхны Joker бол 1940 онд DC-ийн комик номонд Batman-ы эсрэг дүрээр гардаг байсан гэж би түрүү дээр дурдсан. За тэгээд 2019 онд гарсан энэхүү Joker буюу жүжигчин
Joaquin Phoenix-ээс өмнө ямар Joker байсан бэ гэдгийг он цагийн үед Дистараагаар дурдъя. Үнийг та бүхэн бас зарим хүмүүс байна. Мэдүүл зохилтой баг. 1966 оны гарсан Batman-ийн кинон дээр жүжигчин Cesar Romero энэхүү дүрийг анхлан гаргаж ирсэн юм байна. Яг энэ дүрийг бүтээхдээ уг жүжигчин маань 60 нас хүрээдсэн. За тэгээд нэлээд дээд өнгөөр ярьдаг. Joker-ын дүрүүдийн хамгийн анхны энэ үнэлэмжийг гаргаж ирсэн гэж ярьдаг. Тэгээд тухайн үед бол яг энэ Joker-ын дүр бол тийм ч хорон санаатай алиелагч болж чадаагүй. Ерөнхийдөө энэ бүх Joker-ын дүрийг яг нь дэлгэснээ хүн тоглосон байдлаар бол тэр амлиулсан гэдгээрээ түүхэнд бичигдсэн байт юм байна. За дараа нь болохоор 1989 оны Batman-ийн кинон дээр бол Joker-ын дүрийг жүжигчин Jack Nicholson гаргасан. Tim Burton найруулж ирсэн. Тэгээд тухайн үед бол Nicholson бол киног бүхэлдээ өөртөө тийм дур улаан байлгаа зогсохгүй. Ер нь бол сайн жүжигчсэн гэж үздэг. Уг жүжигчний The Shining киноноос бол та бүхэн харж байсан ба. Тийм жинхэнэ галзуур солиорлыг харуулсан жүжиглэлтийг үзүүлж ирсэн. За тэгээд Jack Nicholson бол тухайн кино тоглохдоо нэлээд тийм жоохон идэвхжинтэй. За тэгээд харьцангуй хөгшин үедээ тоглосон. Орил чарлж өсч цовхгчсан Joker-ын дүр байсан гэж ярьж ирсэн. Яг тэр үеэс эхлэн энэ жүжигчин Jack Nicholson маань бол ногоон үсээ маш тийм гөлөөлгөж хоошоо арагшаа самнаж байснараа ер нь бол бос Joker-уудаас арай жоохон ялгаатай гэж яригдсан юм билээ. За үүний дараа 1992 оноос 95 онд Batman Animated Series гэдэг энэ хүү Google-ийн кинод гарсан. Үүнд бол Mark Hamill гэж жүжигчин дуу хоолой оруулсан. Тэгээ түүний энэд бол маш юм төсөөлшгүй. За тийм аимшигтай бүр цаашлаад дахин давташгүй тийм зөвүүн инээд гэдгээрээ маш их алдартай. Анх дуу оруулсан цагаас хойш бол ер нь Joker-ын хоолой хэмээн дурсагдж ирсэн хамгийн өвөрмөц инээдээрээ алдарсан байх нэ. За ингээд 2016 онд Suicide Squad гэдэг кинонд жүжигчин Jared Leto тоглосон байгаа. За тэр бол бусад Joker-даас хамгийн анхудаа найз охинтой болсон ийм Joker байгаа. Үүнийг бол жүжигчин Margot Robbie-гийн бүтээсэн Harley Quinn-ээр та бүхэн мэднэ. Төмөр шүүд олон 10 шивээс гэх түүний дүр бол тийм бас тэр чигээр өнгөлөг. За тэгээд кино ухраас өмнө Joker-ын шүтэн бишгчд бол Jared Leto-гоос бол юу хүсгээ хүлээхээ бол мэдэхгүй байсан. Уг жүжигчний маань жүжиглэлтийг шүүмжлэгүй харин түүний бүрдүүлсэн Joker-ын стил анхаарлаа ер нь хүмүүс хандуулсан гэхэд болно. Биерээ дөрвөн шивээстэй иймэрхүү чимэглэл нь бол загварлаг Joker болсон гэж олонний дунд ихэд хэлэгддэг. За хамгийн сүүлд нь бол 2008 оны The Dark Knight дээр гардаг Joker үе жүжигчин Heath Ledger. Ledger-ийн үхлээс хойш 6 сарын дараа нээлттэй хийсэн байдаг. Тэрээр гарцаагүй тухайн үеийнхээ сор болсон жүжигчин гэдэг үгээр баталсан. Тэгээд кино задлан та бүхний кино үзэх бодлыг энэ таашаалыг наан цаана оруулж тийм эмбэлэг гэсэн сэтгэлгээ ерөөсөө байхгүй юм шүү. Гол нь киног нөгөөт нь харьцуулж нөгөө жүжигчнийг энээсээ илүү сайн болсон гэдэг энэ эрэмблэх сэтгэлгээгээр та бүхэн битгий хандаасаа гэж хүсэж байна. Joker гэсэн энэхүү дүрийг бол алдартай болоход суур хүчин чармаалт нь бол Heath Ledger жүжигчин бол үнэхэрийн гар бие оролцсон гэдэг талаас нь үүнийг дурдж байгаамаа. 2019 оны Joker-ын дүрийг бүтээж байгаа жүжигчин Joaquin Phoenix бол Dark Knight-ийн Joker болох Heath Ledger-тэй бол тун сайн найзууд байсан гэдэг. За ингээд Heath Ledger жүжигчин маань 1979 оны 4 сарын 4 төрсөн тэрээр 1990 оноос хойш Австралийн телевизэд ер нь кино тоглож гисэн. Тэгээд 1998 онд эрхчлөөний орн буюу Америк нүүснээр одоо түүний нэр хүнд илүү өсөж эхэлсэн. 2005 онд бол нэг Бүхтэр уул гэдэг кино гарсан нэг ижил хүстэй залуусан тухай өгүүлдэг. Энэ кинонд тоглосноор түүний нэр хүнд бол нэлээ их төгсөн. За тэгээд түүний ээж бол ингээд Франц хэлний багш Sally Ledger гэж хүн байгаа. Аав нь бол уралдааны машин жолоодог Kim Ledger гэсэн ийм хүн байсан байна. Тэгээд Heath Ledger мэн багадаа ингээд өөрөөр харагдуулахын тулд найруулагч бол чадах чинээгээр бүхнээ хийсэн гэхэд болно. Мөн жүжигчин Ledger мэн өөрөө энэхүү дүрийнхээ зохиолыг аваад шууд яаж тогтглохлаараа тунгааж бодож эхэлсэн. Ингээд зураг авалт хэлэхээс нэг сарын өмнө жошт бодол бүгж өөрийгөө нийгмээс юу тусгаарсан. Энэ хугацаанд тэр Joker-ийн өдрийн нэмэлт хөдөлж мөн эвгүй зургуудыг харж өөрийгөө дахин бэлтжижсэн. Кино багийнхантаа тэр онлайнаар ярилцлагатаа ийм хэлсэн байдаг. Би Лондонд нэг бодол бүтэн нэг сар бүгж байна. Маш тийм өрмөц хоолой инээд болох надад чухал байна. Тийм учраас Batman-ийн туслага Alfred-ийн дүр тоглосон жүжигчин Michael Caine Heath Ledger-ийн жүжиглэлийг хараад өөрийнхөө үгийг хүртэл мартчихсан удаатай гэж ярьж ирсэн юм билээ. Ийм хүн гэж явсаар 2007 оны 19-нд Dark Knight киноны маань анхны трейлер цацагдахад Heath Ledger-ийг басж ирсэн хүмүүс бол бүгд дугуй болоод харин оронд нь Joker-ийн тухай яриа маш өргөн дэлгэр сэдвээр ярилцаж эхэлсэн байдаг. За тэгээд түүний дуу хоолой, инээ зан төрх характер болон хүн болгоны бидний мэддэг
Why So Serious гэдэг үг бол трейлерт нь багтсан. Тэгээд энэ трейлерыг үзсэн хүмүүс бол үнэхээр янзын гайхалтай кино болох нэ гэсэн бодлыг яах аргагүй төрүүлж ийсэн. Heath Ledger-ийн бүтээж одоо энэ Christopher Nolan-ы найруулгаар амьдсан Joker дүрийн дараа хинч дахиад энэ дүрийг юу н харахыг бол хүсээгүй. Ягаад гэвэл энэ тултал нийцэн гэж боддог байсан. Энэхүү энэ Joker дүр бол тийм нэг айгүй зөвүүн хар бараан дагуулсан талтай гэж яригдсан байлээ. 1989 оны Batman-ийн кинонд Joker-ийн дүрийг бүтээсэн Jack Nicholson зураг авалтуулсны дараа бүтэн 2 сар бараг сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байсан. За тэгээд үүнийг мэддэг Heath Ledger маань кино зураг авалтаа дуусаад нэгэн шөнө түүн рүү залгаж энэ дүрээсээ гарч чадахгүй шаналж байгаагаа хэлсэн байдаг. Тухайн үед тэр хоёр бол бие биенээ таньдаг байсан гэж зөвхөн уцаар холбогдсон юм шиг байгаа. Тэгээд Jack Nicholson хэлсэн байгаа л да. За чи ингээд тайвшраа яаж байгаа л даваад гарна гэж хэлээд өнгөрсөн юм байна. Тэгээд 3 хоногийн дараа бидний мэддэг тэр аимшигт амин орсон түүх болсон. Түүний үхлээс 2 цагийн дараа шоу тоглолтоос гарч иж ирсэн Jack Nicholson-аас сурвалжлагч гүйчээр асуусан юм байна л да. Ledger дөнгөж сая амин хорлцглоо. Та энэ талаар юу бодож байна гэж асуусан гэж байгаа. Тэгтэн Jack Nicholson ерөөсө тоосон шинжгүй би Ledger-т хэлж утсаар сануулсан гэд цаашаа тамхи татаад явсан юм шиг байгаа. Гэх мэтлэн иймэрхүү хар бараан зүйлсүүдийг энэ Joker дагуулдаг юм байна. За харин 2019 оны энэ Joaquin Phoenix жүжигчний тоглосон энэ дүрд маань элдв зүйл тохиолдоогүй маань нэр маань тэгээд сайхан хоол ундаа идээд тарга твэрийг авсан байдлаар энэ киноны нээлтэн дээр бондойцсон зогсож байгааг нь харахад бол таатай байсан. Dark Knight-ийн Joker-ын дүр бол тийм хүчрэх ухаалаг логик сэтгэлгээтэй тийм дүр. Харин 2019 оны энэ оны киноны Joker-оос бол та тийм зүйл огт олж харахгүй. Тэр бол тийм илүү солиотой их сэтгэл мэдрэлийн өвчтөй нь бол үнэн. Харин энэ шалтгаанаар түүнийг энэ Heath Ledger-ийн тоглосон Joker-ын дүрзэл арай өөр юм шүү гэдгийг би төхөн олж харна. Хооронд нь харьцуулах байгаа зүйл бол октоос биш шүү манайхаа. За ингээд хүмүүс зарим зүйлээр гайхсан байдаг. Энэ болохоор жүжигчин Joaquin Phoenix-ийн яагаад ийм худлаа хүчилсэн байдлаар инээгээд байгаа юм бэ гэдэг энд тэнд асуусан байдаг. Энд бас зөвтгөх тал байгаа. Яагаад тэгэхээр энэ кинон дээр гарч байгаа энэ pseudo-bulbar affection буюу PBA гэсэн энэ сэтгцэн эмгийн нөлөө өөрчлөлт нь үнэхээр бодитоор байд юм байна. Хүн одоо ингээд өөрийнхөө хоёр тулд сэтгэл зүгээ захирч чадгаа байгаараа бүх илэрхийлэмж нэг сугаар гардаг болохыг хэлдэг юм байна л да. Нэг өсөндөө инээд нь үрхээр ойлно гэсэн үг. Хэдийгээр энэ Joker кинонд энэ яг ямар төрлийн эмгэг бэ гэдэг аль биесний нэршлиг ерөөсө дурдаагүй ч түрүү дээр дурдсан PBA гэдэг энэ эмгэг байт юм байна одоо. Тухайн хүний сэтгэл хөдлөл мэдрэмжтэй ямар нэг уялдаагүйгээр ойлгох, инех зэрэг үйлдэлүүд нь давтамжтайгаар үргэлжлэх гэж яг аль биесээр тайлбарлалт юм байна. Тэгээд энэ ихэнхдээ тарих болон мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн сэтгэл хөдлөлийн зохицуултыг ингэж гэмтээдэг. Яг энэ PBA гэсэн энэ эмгэгтэй хүмүүс бол бусдын адил сэтгэл хөдлөл мэдэрч хүлээж авдаг боловч түүнийгээ тохиромжгүй үед хяналтгүйгээр илэрхийлж за улмаар энэ давтамж нь хэдэн минутаар ч үргэлжилж болцсошгүй гэж Men's Health гэсэн сэтгүүл дээр бичсэн байдаг. За тэгээд тохиромжгүй үед ингэж хяналтгүй инээж байснаа тун удалгүй уйлж эхлэх нь хамгийн түгээмэл үзэгдэл байдаг нэ. Тэгэд ийм төрлийн эмгэгтэй хүмүүс бол сэтгэл гутралын шин тэмдэг илэрдэг. 2019 оны энэ кинон дээр минь сэтгцэн эмгэгтэй байсан одоо ингээд Артурыг хүчирхийлж хөтлсөн мэтээр кино зохиол дээр гардаг нь одоо маш буруу юм а гэдэг ийм өвчтөй болон энэнийг эмчилдэг эвчнэр бол өөрсдөө саналыг жоохон буруу шаасан байдлаар илэрхийлсэн байдаг. Яг энэ эмгэгийн талаар жүжигчин Joaquin Phoenix хэлсэн байдаг л та. Ер нь багада хэмжээшгүй их тийм сэтгэлийн шанал гэмтэл мэдэрсэн үнийг шүүн гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгээ жоохон мөнөөсөө болоод тэр эмэгтэй хүмүүс гадаад орчноосоо нийгмээс тусгаарлаж бүх зүйл өөрийнх нь эсрэг айц сүргэн зүйл болж хувирдаг юм байна. Артур гэдэг дүрийн хийсэн муу бүхнийг бол зөвтгөн гэсэн үг бол хараахан биш ээ. За тэгээ жүжигчин маань уг зохиолыг уншиж байхдаа энэ сэтгцийн шаналлыг мэдснээс хойш Артур гэдэг дүрийн тухай Joaquin Phoenix гэж жүжигчтэй сэтгэл жоохон өөрчлөгдөд түүнийг шүүмжлэхийн оронд аль болох өөрийг нь ойлгохыг хичээсэн гэж уг жүжигч маань хэлжсэн. За ингээд үргэлжлүүлээ та бүхэнд жүжигчнийхээ талаар дэлгэрүүлж ярья. Америк нэгдсэн улсын жүжигчин продюсер одоо клипийн тоглодог бас хөгжимчин юм байна л да. Joaquin Phoenix маань 1974 оны 10 дугаар сарын 28-нд Порто Рикийн мужийн Сан Хосе хотод төрсөн. За яагаад энэ Порто Рико төрсөн цаашаа дэлгэрүүлж тайлбарлана. Уг жүжигчин маань хамгийн алдартай болсон дүр бол Глadiator киноны Роми эзэнт хааны тэр Комодосын дүр тоглосноор дэлхийд даяар ер нь танигдж эхэлсэн. За мөн түүнийг өөр ямар киногаар бид сайн мэдхгүйгээр Hotel Rwanda тэгээд Hair, Masters киноноор нэлээд сайн мэднэ. Түүний ээжиг бол Arlen Sheridan гэдэг Орос Унгар гаралтай юм хүн. Аав нь бол Калифорни гаралтай ийм Испани, Ирландын цусны ойлгомжтой ийм хүн байх нэ. Жүжигчний маань эцэг маань Children of the God гэдэг ийм шашны бүлэглэлийн даагчтай байсан юм байна л да. Тэгээд номлогчийн өрөө Америк нэгдсэн улсын өмнө зүгүүдээр явж за мөн Өмнөд Америкийн Венесуэла, Коста Рико хотуудаар аялдаг байж л дээ. Тэрхүү аяллахаа үеэр энэ хүү дөрвөн хүүхэдтэй болсон. Дээр дурдсан яагаад Коста Рикад төрсөн бэ гэдэг ийм учиртай байх нь. Аав ээжийнх нь итгэж дагаж явдаг байсан Children of the God гэх бүлэглэн тийм бага насны хүүхдийг бэлгийн альцанд уруу татсан тийм хүчирхэлтэй гэмт хэрэгүүдтэй холбогдсон юм байна л да. Тэгэд энэ гэмт хэрэгүүдийг Joaquin эцэг эхүүд бол огт мэддэггүй байсан.
Тэр тэгээд мэдсэн даруйдаа шууд тэр бүлэглээс гарсан жүжигчийн маань хэлсэн л дээ. Миний бодлоор эцэг их маань тийм idealistуд байсан тул тус бүлэглийнх нь гишүүд нь болохоор итгэл үнэмшлийг нь хуваалцдаг магадгүй аюулгүй орчин хийгээд халуун дулаан уур амьсгал тийм хамт олныг бий болгож ирсэн. Тийм учраас энэ бүлгэлж явдаг байсан баа гэж өөрийнхөө эцгийн талаар жүжигч маань хэлсэн байдаг. Phoenix жүжигч маань төрөлхийн тийм нэг сэтэрхий уралдаа төрсэн юм байлээ л дээ. Тэгээд дээд уралд нэг тийм жоохон орон байдаг. Тэгэхээр энийг харагдуулахгүй янзлсан л гэж хэлээ. Нэг гэрүүл Мексикт амьдарч байгаад 1978 онд Флоридад ирж шүршээ. За мөн тэгээд сонирхолтой гэр бүлэрээ цагаан болт юм байна. Ээж Arlen NBC телевизийн сувгийн дамжуулалтын албаны нарийн бичгийн дараагаар ажилд орсон. За тэгээд тухайн үед нь бол Hawking түүний ах River нар жүжиглэх чадвар нь тун ихээр тодрон гарч ирж ээжээ. Hawking Phoenix 1982 он 8 настай дэлгэцэн анхны бүтээлд дүр бүтээсэн. Тэрнээс хойш ахтайгаа Seven Brides of the Seven Broads гэх зураг кино дүр бүтээсэн. Тэгж явж байгаад 3 жилийн дараа залуу жүжигч маань Kids Don't Talk кино болон Alfred Hitchcock Presents зураг дахин дүр бүтээсэн. Ийхүү бол Hawking маань кино урлагтай амьдралаа холбосон юм ба их задуугасаа. 1993 онд Phoenix маань 19 настайсэн түүний ах нь River нь 23 настайсэн тэр хоёр удал тун золгүй явдлаас яасан гэхээр Лос Анжелесийн нэгэн клуб зочлоо хийж байгаад түүний ах нь ингээ хар тамхин тун доозоо маш ихээр хитгүүлэн хэрэглээд амиа алдсан байдаг. Тэгээд Hawkins ахыгаа аврахын тулд 912-өө залгасан тэр дуудлагын бичлэгийг бол тухайн үед сэтгүүлч долоод авчихсан. Энэ цаг үед нь Hawking Phoenix болон River Phoenix хоёр бол олонний танилцсан алдартай жүжигчд болоод байсан болохоор энэ бол хэвлийнхний бай болоод нэлээд шар хэвлүүдээр бичигдэж гарч шуугин дэрж исэн юм байна л да. Энэхүү их хэцүү гонигт явдал нь эцэгхээ хувьд ч гэсэн даван дуулахад бэрхшээлтэй байсан ч хүүдээ тэгээд эцэгхүүд нь хоёр дэшээ бол салж сарнаад Phoenix маань жүжигчнийхээ карьерийг түр хэсэг зур завсарлсан гэж байгаа. За тэрээр ингэж явж байгаа 1995 онд Die in the Name гэдэг аутизмтай өвчтөе хүнийг илэрхийлдэг кинонд дүр бүтээж дэлгэснээр иргэн ирсэн. Тэгээ энэ кинонд бол жүжигч Nicole Kidman, Matt Dillon нартай хамтарч тоглож ирсэн. Ер нь бол энэ кино өөрийгөө дахин олоход их тулсан гэж ярьд юм лээ. 2005 онд Cross the Line гэх кинонд Hawkins тоглосон түн нэр хүнд нэлээд их нөлөөж үүгээрээ алтан бөмбөрцөг шагналыг хүрчээсэн юм байна. Тэгээ сонирхолтой Hawking Phoenix Man гэдэг олон талын авьяастай буюу би даас хөгжмийн цомог гэсэн гаргаж ирсэн бэл. Гэхдээ энэ бол бас тийм амжилттай явсан юм уу сайн хэлж мэдэхгүй байна. За би дээр уг жүжигчний маань цагаан холтой ингэж дурдж ирсэн. Тэгээ энэ хэрхэн яаж цагаан холт болсон бэ гэдэг талаар бас нэг цус дурдъя. Нэг удаа Hawking өөрийнхөө ах нартайгаа хамт явж байгаад энэ загсчдыг харсан. Тэр загсчд нь болохоор загсыг маш хэрцгээр тийм тамлаж зовоож алж байгааг хараад үнэхээр тийм их цочрол орсон гэж байгаа. Тэгээд юмныг гэртээ очиж ээжтэйг ярьсан ба. Тэгээд ээж нь хэлцэж тохиол цааштай гэр бүлэрээ веган буюу цагаан олтон болохоор шийдвэрийг гаргасан юм байна. Тэр бол өсвөр насндаа бол тамхи татчихсан. Тамхиас гарахын тулд товстуул гаргыг хүртэл туушж үзсэн. Боловч түүнд нь тос олоогүй тэгээд татсаар л байгаа. Гисэн гэдэж тэр хэрэгжилж байгаа хоол үсэндээ ихээхэн анхаарал хандуулдаг тийм боловсруулсан бүтээгдэхүүнс аюуг хол байдаг юм байна. Эрүүл хоолны дэглэмийг сайн барьдаг. Гэтэ кино зураг авалт оройцсон үеэр ч юм уу заримдаа бол сэндвич, чипс энтриг бол иддэгэ гэдэг тэрийг бас хэлчихсэн энэ ногоо. Тэрээр тэгээд боломжтой гарах юм бол юм амьтдыг хамгаалах арга хэмжээ нэлээд их оролцдог юм байна. Энэ Defense of the Animals, People of the Ethic томоохон амьтдыг хамгаалах байгууллагуудын идэвхтэй гишүүн. За мөн 2003 онд нөгөө нэг байгаль орчин амьтад хүрээлэнд ёс зүйтэй хандах шаардлагатай тухай өгүүлдэг тийм Earthlings гэдэг юм амьтад кинонд хүртэл өөрөө тоглосон. Тэгэд энэ кинонд San Diego-гийн кинонууд бас шилдэг хүмүүнлэгийн шагналыг өөртөө авчирч байсан юм билээ. Одоо тэр жүжигч маань Нью-Йоркод өөрөө эгч дүү нартайгаа амьдардаг. Ер нь чөлөө цагаараа тийм зууг дуртай 1972 онгийн Шарангийн Pontiac гэсэн машиныг унаал исч явд юм байна. Киноныхаа нээлтэн хүртэл энэ машин оонж ирсэн гэж байгаа. За ингээд Joker кинонд хамт тоглосон жүжигчин Robert De Niroгийн тухай бас нэг хайлт хэлэхгүй болохгүй хаа. Phoenix жүжигчин бол Robert De Niroгийн тухайд миний хамгийн хайртай Америк жүжигчин гэж өөрөө хэлсэн байдаг. Тэрээр зураг авалт үеэр маш сайн онцгой байлаар бие авч явдаг. Түнд өөрийн гэсэн өрөмц хөдөлгөөнүүдтэй. Зураг авалт эхлээл ихэд тэр зургийн талбай дээр гарсал бол бие маш чадварлаг мэрэгжлийн төвшөнтэй авч явдаг гэж Hawkins багталтайгаар магтан ирсэн юм билээ. Харин жүжигчин Robert Нэр бол Phoenix-ийн тухай ингэж хэлсэн байдаг. За тэрнтэй бол хамт дүр бүтээх явцад бол тэр үнэхээр мэрэгжлийн сайн жүжиглж байсан. Тэр яг ямар байх ёстой тийм байдлал бүрэн зүйлдээ гүн гүнзгий ордог байсан. Хэлжсэн. За тэгээд Роберт Де Ниро жүжигчин бол өмнө ч гэсэн өөрөө тийм ганцаардмал хүмүүсийн дүрийг бол бүтээж ирсний хувьд бол үзэгчид яагаад ийм дүр татагдав гэдгийг бол маш сайн ойлгож байна гэж ярьжсэн. Уг киноны найруулагч Todd Phillips бол 3 киноноос маш их урам зориг инспирэшн авч энэ Joker дээр зарим үзүүлэлтийг дөөрэлгэн оруулсан гэж би ярьжсэн. Тэгсэн чинь яг энэ урам авчирсан эдгээр кинон дээр нь бүгдэн дээр нь жүжигчин Robert De Niro тоглосон байт юм байна. Одоо тэр King of the Comedy, Taxi Driver гэдэг энэ хэдийг хэлж байгаа маа. Joaquin Phoenix жүжигчин маань бас сэтгүүл төгсөн ярилцлагуудыг тэндээс аягүй сонирхолтой эсвэл бас байна л та. Түүний бодлоор бол одоо ингээд жүжигчин аливаа дүрийг гаргахтаа яг баримт кинонд тоглож байгаа мэт тухайн хүн яг тухайн цаг үед юу мэдэрч байсныг гүн гүнзгий харуулж чаддаг байх ёстой гэж зарчмыг баримталдаг. Энэ Joker 2019 кинонд тоглоход бол түүний өөрийн болох эхлэл нь бол
хамгийн түрүүнд инээмсэглэл байсан гэж байгаа. Кино зохиолдол түүний инээмсэглэл нь бол тийм зовлонтой хэцүү байдгаар бичигдсэн байдаг. Энэ энигмийн хэсгүүд үнэхээр сонирхолтой. Тухайн дүрийг илүү сайн гаргая гэж найруулагчтайгаа бичлэн олон дахин уулзчихсан. Кинон дээр энэ Жокерийн инээмсэглэлийг нэлээд түлхүү оруулж өгөөч гэж найруулагчаас гуйсан. За тэгээ киноны гол дүр бүтээхэд бол шаардлагатай бүхнийг хийсэн. Тайван байж, ном уншаа суух ч юм уу, сэтгэл хөдлөмөр янз янзын зүйлийг хийдэг. Өглөөний 6 цагт босох ч юм уу, зураг авалтанд явахаас өмнө нүүр будгийн өрөөгөр ингээд холхиод орж гардаг ч юм уу. Янз янзын тийм ааш аягийг өөртөө суулгаж ирсэн. Хэсэг хугацаанд тэгээ эднэр турш үзэл ингээд нааш явуулсан чинь найруулагч Тодд Филлипс үүнийг анзаараад үгүй шүү тэрхийг чармаагаад байгаа юм шүү зүгээр тайван байл гэсэн юм шүү га. Гисэн хэдийч яг энэ Жокерийн дүрийн өөрийн болгож авах ганц сэжмэн тэр инээмсэглэл байсан гэж жүжигч маань дахин хэлсэн. Инээмсэглэл энэ бол одоо миний яриад нэлээд олон дахин гарч байна. Жүжигчин Хоакин Феникс бол найруулагч Тодд Филлипстэй их талархтгаа баярлаа гэж хэлдэм билээ. Яаж юм нэхэр энэ дүрийг судлахад шаардлагатай тийм хэмжээний урт цаг хугацаа гаргаж өгсөн. Өөрийнх нь төсөөлж байснаас хамаагүй илүү цаг хугацааг зарцуулсан хүнд хэцүү ажил байсан гэдгийг кинонд тоолох хэвчтэй ойлгосон. За мөн тэрээр шатаар бүжгэлдэг хэсэг киноноор гардаг. Энэ бол алиалагчийн хийдэг зайлшгүй зүйл. Тэгээ үүнийг сурахын тулд бүжигдэглэж Майкл Арнольд түүнд бол нэлээх тусалсан гэж байгаа. Бүгд киноны турш тэр бол машин мөргүүлэх зэрэг осолтой тэр хэсгүүдээр бол өөрөө тоглоогүй орон тоглож тоглосон юм билээ. Үүнээс бус ихэнх хэсэгт нь бол өөрөө тоглохыг хэмэлсэн. Ямар сайндаа найруулж хийсэн байдаг. Одоо нэг хогийн сав хөшигж байгаа дүрсүүгээ үүн дээр үлж тоглох хэрэггүй буудлага яваад амарчаа гэсэн юм. Тэгсэн чинь Hawkins man юу яриад байна. Би ч гэсэн өшөөлж чадахгүй гэж энэ дээр дүрийг гаргана тоглоно л гэсэн чинь. За тэгээд ордон тоглох ёстой байсан. Энэ хэсэгт нь өөрөө тоглосон. Нилээ хэдүүдээ савыг өшгсөн. Тэгсэн чинь хөл нөвдүүд хартаад бүр нилээ хэцүү байдалд ороод буцаад буудлага явах усраа аргагүй болсон гэжсэн. Кинон дээр бол тавхан ажиллах юм бол хэдхэн секунд нэг хогийн бункер өшгөж байгаа дүрс гардаг. Гэхдээ үүнийг ч гэсэн нарийн ширээнийг алдалгүй бүхнийг хийхийг зорьсон гэхээр энэ жүжигч маань нилээн чармаалттай хичээл зүтгэлтэй байсан. Саяын энэ үйл явдлаас харж болно. Хэрвээ ингээд тавхан кинон үзсэн бол жүжигчин Хоакин Феникстэй бол юу ярих вэ? Жүжигчдэр үнэхээр тасгаас манер бол тэгээд Оскар авахгүй маа гэд ядаж энд нэр дэвшнэ хаа гэдэгт ихээ итгэлтэй байгаа. Эргэн тойрныхоо хүмүүс нь чамайг шоолох, чиний хэлсэн ярьсныг ойлгохгүй мэдэхгүй байх, бүгд чамайг шүүмжлэх, хинч чиний талд орж чамайг тийм өмгөөлж хамгаалахгүй байх тийм хэцүү мэдрэмжийг бол их бага хэмжээгээр бол ямар нэгэн байдлаар хүн болго мэдэрсэн байхаа гэж бодож байна. Жокер буюу Артурын мэдэрч байгаа түүнийг гэмт хэрэгтэн болгоход нөлөөсөн мэдрэмж юм аа гэж хэлж болно. За ингээд хотын гудамжны эсүүдийг та бүхэн харж байна. Энд найруулагч өөрөө энэ шар маркер зурсан хэсэг буюу эндээс цаашаа навал цэвэр компьютер графикийн аргаар CGI нэмэлтээр энэ Gotham хотыг хийж гаргасан байх нэ. Уг киноны компьютер графиктер Германы Skyline гэдэг Vipex студид ажилласан. Зураг авалт болсон уг газар нь бол New Jersey мужийн Newark гэдэг хот байгаа. Нью-Йорк биш шүү. Голын цаана бол Нью-Йорк хот байгаа. Энэ хоёр хол хоорондоо хөрч зэрэгэлтэй. За мөн тэр доор байгаа 80-аад үеийн үйл ажиллагаа эрхэлж явж байгаа үйлчлэгээний газруудыг та бүхэн харж байна. Энэ дээр байгаа хаяг адресыг шинээр хийж яг тогтоосон компьютер график ашиглаагүй гэсэн. Кино эхлэх өмнө гардаг энэ хүү самбар эргүүлж байгаа хөдөлгөөнийг жүжигч маань эргүүл зурх гэж 2-3 өдөр болсон гэж байгаа. Яагаад гэвэл өөр төвтэйхэн дүрээ сайхан гаргахын тулд мэдээж эрийг түүнийг өөр юм болох хэрэгтэй байсан. Хувцсны дизайнер Марк Бриджес гэж хүн ажилласан ба тэрээр бол гутлаас ахгуулаад бүх зүйлийг шинээр хийсэн. Мөн энэ том гуталтай бол хотын гудамжаар хүүдэл тийм амаргүй байсан гэж дараа нь найруулагчлал жүжигчд аль аль нь хэлжсэн пад гэдэг гიშгэд хэцүү байсан юм шиг байна. За тэгээ ерөнхий зуглаачаар Лоренс Шер гэдэг хүн ажилласан. Тэрээр бол найруулагчтайгаа ярилцаж байгаад энэ ийм сони ийм ташуу балааны гаргаж ирсэн байна. Та бүхэн харж байгаа энэ гудамжинд тэг цаад утга учир нь бол Gotham хот чинь ийм харанхуй бараан dark жоохон бохир зам хот юм шүү дээ гэдэг харуулахын тулд ингэж гаргасан гэж ярьж байсан. Мөн та бүхэн харж байгаа энэ Joker машины урд гүйж байгаа хэсэг гаргаж байна. Энэ дээр бол яг орлон тоглогч тоглосон ба. Талаас нь харж байгаа дүрсэн дээр жүжигчин Hawkins man өөрөө тоглоод артлаас нь энэ авсан энэ хэсгээр орлон тоглогч явсан гэж ярьж байсан. За та бүхэн харж энэ хүүхдүүд гүйлдэж байгаа энэ дээдл дээр энэ байшин хэсгийг маркер дуулсан байна. Энэ дээр бол байшин байгаагүй зүгээр хоосон тэнгэр гарцсан юм байна л. Тэгээд найруулагчлахаар үгүй энэ Gotham хот чинь бол аягүй их тийм dark бараан хар бараан байх хэвээр юун тэнгэр цагаан бланк хоосон цагаар тэр энийг битүүлгээд тэгээ компьютер графикийн байшингийн тоосон хаана урж битүүлсэн гэж дараа нь дурдчихжээ. Зодуулаа хөвтөж байгааг та бүхэн харж байна. Энэ өөрийнхөө гидсэн авдаг товчлуу дараад ингэр дээр байгаа энэ цэцгнээс нь ус гоожж байгаа дүрсийг та бүхэн кино чадсан бол тод том руу хардаг. Дэлгэснээс бол жижигхэн сайн анзаарахдаггүй. Тэгээ үүнийг яагаад гаргасан бэ гэхээр найруулагч өөрөө тайлбарсан байдаг. Хэдий зодуулаад өвдөд өвчин чаналлыг мэдрээд хөвтөж байгаа ч гэсэн би стил хэвээрээ ингэж алиалагч хэвээрээ шүү хүмүүсийг хөгжиж байгаа ажлаа умартаагүй шүү гэдгийг энэ дүрсээр харуулсан гэж тайлбарлаж ирсэн дараа нь.
За тэгээд Артур маань ингэж явж байгаа ээжийг нийслэлээр түүний аав гэдэг Томас Вейн дээр очдөг байгаа. За тэгсэн чинь гэрийн нүдэн дээр түүний хүү Брюс Вейн үйж идэг. Тэгээд гинт Альфред гарч ирээд Артурыг хүүгээс холдохыг хүсдэг. Тэгсэн чинь Артур шууд түүнийг барьж аваад ингээд заамдаад юм хэлж байгаа гардаг. Гэхдээ энэ хэсэг бол нэг жоохон сонир санагцсан. Яа тэгэхээр тэр Брюсийг баг багаас том болтол нь асран хамгаалдаг гэсэн Альфред нар нь бол кино зохиолын хувьд тийм Британий X цэргийн тийм офицер хүн байгаа. Тэр чадaltaй хүн байхад л ингээд заамдуулна гэж баймааргүй маа гэж бодогдож байсан. Артур ингээд Брюсийн ах юм шиг ингээд болохоор гардаг хэсэг нь бол хэсэг хугацаанд гайхшруулсан. Гэхдээ бол энэ л тийм биш. Ээж нь эмнэлгийн дүгнэлтэнд хүүхд өсөх боломжгүй, хүүхдээ өвчний улмаар хор хөнөөл үзүүлэх болно гэсэн тэр дүгнэлт байдаг. Уу Артурыг ээж нь өргөөд авцсныг тэрээр мэддэг. Тийм учраас үүндээ уурсаад ээжийг өөрийн гараар цааш нь харуулдаг. Тийм үзэл гардаг. Мөн тэр ээжийн залуугийнхын зургийнхын ард нь эргүүлэх юм бол Love Your Smile TW гэж хэлсэн байдаг. TW гэдэг нь Томас Вейнийг хэлж байгаа. Тэгээ энэ бичгийг болохоор тэр Томас өөрөө бичээгүй харин ээж нь өөрөө бичсэн байх магадaltaй гэж хүмүүс ярилцчихсэн. Яа тэгэхээр ээжийнхээ цахиг Артур ингээд нэгэд дэлгэхэд тэр бичгийн юм яг тэр зургийн ард байсан бичгээвтэй тун ойролцоо баг адилхан байдаг. Тэр W гэсэн бичин ч гэсэн. Ээж нь өөрөө зохиомлоор өөртөө бичсэн ч юм уу гэж бодогдож байсан. Joker-ын дэвтэрээр бичсэн байдаг. Үгснийхээ дараа илүү хөнгө олох болно. За мөн цаашлаад цагдаагийн машин дээр гараад тэр бүжиглж байгаа цусаа ингэж бодож Smile хэсэг зурдаг нь болохоор 2008 оны Heath Ledger-ийн дүрийг хүндэтгэж түүний дурсгал зориулж гаргаж өгөх юмээр санагдсан бас. Ер нь бол маш олон хэсгүүд юм төөрөгдөл байсан. Яг аль хэсэг нь үннээсээ яваад байгаа гэхэд эргэлцгээрч тийм кадрууд байлаа. Олон жижиг деталуудыг дахин үзсэн харахаар л санагдчихсан. Кино дахиж үзээд. Жишээ нь тэр Arkham эмнэлгийн ажилтнаас буюу жүжигчин Брайан Хенригийн тоглосон дүр байгаа. Тэндээс ээжийнхээ хавцтай мэдээллийг аваад зогтож байгаа хэсгийг таагүй санаж байгаа. Тэгэд эмнэлгийн аан нэг тийм хүрэн хар бараан байгаад идэг. Тэгсэн чинь кино анх эхлэхэд Артур маань сэтгэл зүйчтэй уулзж байхад эмнэлэг төвчээс үе ингээд бодоод дурсаж байгаа хэсэг гардаг. Тэгэхэд бол тэрээр эмнэлгийн хаалгыг толгоогоор мөргөж байгаа нэг хэдхэн секунд гардаг. Тэн дээр бол эмнэлгийн цэв цэвхэн цав цагаан хантай гардаг. Киноны төсгөл төр хонглоор ингээд slow motion болгосон хэсэг дээр цусан улаан мөр дагуулan хонглоор гүйж байгаа дүрс гардаг. Энэ нь болохоор тэр хонглыг та бүхэн ажиглал юм бас тийм цэв цэвхэн цагаан гоё эмнэлэг харагддаг. Тэгэхээр Артур буюу Joker маань анханасаа эмнэлэг төвчээс энэ киноны бүхэл үйл явдал зөвхөн түүний толгойд өрнсөн үйл явдал ч юм уу гэх мэтээр ингэж төрөгдүүлсэн хэсгүүд байна. Тэр Аркахан гэдэг эмнэлэг бол аль нь жинхэнэ аль нь хурамч гэдэг нь ч бас мэддэггүй. Жишээ нь эмнэлгийн ханаар ингээд таахад бол юм байна. Ер нь бол Артур бас их зөвүүн тийм жоохон бэртэлчин зан кинонд харагдажсэн. Тийм худлаа ярьдаг өөрийгөө өрөвдүүлэх гэсэн тактикууд бас нэлээдэд ажиглагдж байсан. Сайн хүн болоод бүгдийг дүрм журмаар нь хийдэг нийгмийнхээ нэг хүн байх гэж хичээж байгаа тэр үдэн дээшээ ингээд шатаараа гэрлүүгөө явдаг хэсэг үүдээ шүү дээ харанхуй бүүдгэр годомжвар. Тэгэхэд бол ингээд нэг нэлээд гонигтай бүгдийгөө сүлсүлтгөө малхаж яадаг. Тэгснээ Joker болоод 200 үеэс эхлээд тэр бол гэрэл гэгээтэй тэр шатаар уруудж өгсөж байгаа маш тийм баяр багталтайгаар харагддаг. Ер нь бол энэ бол бие хамгаалах гэж тэр буун дуу гаргаж хүний амь авснаас хойш бол ийм хүү эр зөрөгтэй ийм эр зөрөгтэй болж байгаагаар энэ кинонд дүрслэгддэг. Түүнийг ингээд нэвтрүүлгээс ингэж баривчлаад цагдаагийн машинд аваа явж байхад нь түүнийг мөргөөд ингээд хүмүүс цонхоор нь гараад машины хамар дээр гарч тавьдаг. Тэгээд Joker маань сэрээд ингээд нэг бүжийн хөдөлгөөнүүдэд хийдэж штэ. Тэр хэсгийг ингээд харахаар бас бодит хэсгүү түүний толгойд өрнжсэн төсөөллөө гэдгээр бас эргэлзээд байгаа маа. Яагаад тэгэхээр тэрний дараагийн кадр нь шууд тэр нөө эмнэлэгтэйгээр гардаг штэ. Хэрвээ тэндээ сулгагдсан байх юм бол тэр баригдахгүйгээр эмнэлэгт очихгүйгээр бас явцсан ч байх талтай гэх мэтчлэн эргэлзээд байгаас асуудлууд зөндөө байна. За мэдээж хэрэг түүний толгойн төсөөллөөс ойлгомжтой хэсгүүд 2 3 байсан. За тэр бол телевизэн шоун дээр үзэгчийн дундаас босч ирээд Murray Prankтай уулздаг хэсэг. Тэгээд тооны түүнийг дуудаж ирээд тайзан дээр гаргаад түүний чихэн шивндэг те хүмүн чамшгил хүмүүс надад хэрэгтэй байна гэдэг. Энэ бол яг Артурын хувьд төсөөллийнх нь тийм толгойд байдаг аав нь Murray Prankны дүрээр ингэж илж гарсан гэлтэйгээ санагдчихсан. За мөн тэр хөрш бүсгүй Sophie-тэй болцож байгаа хэсэг бол Артурын толгойд дөрөх төсөөлөл нь бол угаасаа ойлгомжтой байсан. Бот амьдрал дээр бол хамгийн анхныхаа комеди хийж байгаа тэр сандарч төгсөж байгаа байдлыг бол хинч бодож байгаа бүсгүүдэд үзүүлнэ гэж байхгүй. Нилээн сайн сайжраад гайгүй болсныхаа дараа хүмүүс танигдсныхаа дараа дээт хийж болцоож хүмүүсийг өрн шүү дээ. Тэгэхээр бот амьдралын лог хүсэлж яахан өөр санагцсан. Мөн гэрт нь хаалгыг тагшиж ороод үнсдэг хэсэг байгаа Sophie. Тэр бол бүр 100% түүний толгойд дөрөх төсөөлөл нь ихэд болно. Бод амьдрал дээр тийм ганц бие хүүхэдтэй хүн бол шууд гэртээ тиймэрхүү үйлдэл бол хийхгүй, хийгчгүй. Энэ бүх үзэгдлүүд юунаас үүдэлтэй вэ гэхээр киноны ихэнд Артурын сэтгэл зүйч түнд хэлдэг те. Хотоос ингээ бидний санхүүжилтийг зогсоосон дахиж бид нэр уулзахгүй мөн эмчин тасалдах нэ гэж хэлдэг. Тэгээд би эмээ яаж олж явах вэ гэж Артур хэлдэг. Тэгээд эм тасалдсан мөчөөс эхлээд түүний толгойдох энэ янз бүрийн энэ хийсвэр бодлууд сцен бүрдийн далд утга санааг илэрхийлж байгаа энэхүү зүйлүүд гарч ирсэн болов уу гэж бас харж байна. Бас нэг үзэгдлүүд энэ яасан бэхээр Артур шууд нөгөө нэг хөрч бүсгүйхээ хаалгыг гертэн зөвшөөрлөгөө ангуулгаж ороод шууд буудан дээр ингээ цаашаа хараа сууж идэг. Гэсэн чинь нөгөө нэг хөрч Sophie бүсгүй орж ирэнгүүт харангуйтаа түүнээс шууд айдаг. Ингээд та ингээд нөгөө хонглын үзүүлдэг
Артур гэдэг хүмүүнүү та ингээ манай гэрээс гарч болох уу гэдэг. Тэгээд энэ үзэгдэл нь юу хэлж яана гэхээр тэрээр зарим зүйлийг огт биеэр хийгээгүй боловч төсөөллөөрөө түүнийг жинхэнэ болсон мэтэр мэдэрсэн толгой дотор. Тэгээд түүнийг огт анзаарахгүй авчиргаагаа эцэстээ өөрөө ойлгодог. Софи гэдэг бүсгүүдээ хизээний танил дотн болцсон гэж бодоод гэрт нь орсон чинь үндэ бол тийм бол болоог гэдэг. Тэр нь зөвхөн толгойд өрнсөн гэсэн үг. Ингэж харагдаж байгаа маа. Тэгээд за ингээд эцэст нь киногоо базар кинон дээр гардаг Артурын нэг хэлсэн үг гэдэг. Тэгээд ээж надад үргэлж инээж азралтай царайгаар гаргаж байхыг загсан. Миний амьдралын зорилго бол дэлхийд инээд хөөр бэлгэлэх гэж надад тэр хэлсэн. Ээж хөө хэлж байгаа. Тэгээд амьдрал маань эмгэх жүжиг гэж би өмнө боддог байла. Харин одоо инээдмэн жүжиг байсныг ухаарлаа гэж Артур хэлдэг үзэгдэл киноноор гардаг. Тэгээд энэ тэгцэн эмгэгийг нь давмгайлах үед тэрээр сэтгхүүдэд бий болгосон өөрийн төр төсөөллийн амьдралаараа амьдарч хэлж байна гэдгийг энэхүү хэлсэн үг нь бас тодтогдоод байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр бид бүхэн одоо энэ Жокерийн дөрөөр төлөөлөө маш олон хүний сэтгэл зүйн өвчин арай нааштайгаар арай өөр өнцгөөс харна хаа гэж бодож байна. Бас хит өрөвдөд байх шаардлага байхгүй. Энэ бол Жокерийн дүр мэн өөрөө цаанаас тийм жоохон худлаа ярддаг, хүнд өрөвдүүлэх гэсэн тактиктэй дүр байдаг. Тэгээд энэ кино маань зүгээр хүн талаас нь харуулахыг зорьсон гэж найруулагч хэлсэн. Үүнтэй бол санал нэгтэй байна. Энэ хүн энэ триллер жанрын бүтээлээ найруулагч Тодд Филлипс маань ингээд дэлгэснээ гаргачлаа. Бид бүхэн үзлээ. Болж үтэхгүй байгаа буруу юмыг эрэг талаас нь харах өөр өнцгийг бас та бүхэнд харуулсан байх гэж бодож байна. Энэ кино бол заавал Жокер ийм байх ёстой гэсэн зүйлийг өгүүлээгүй, албачгүй. Зүгээр л нэг Жокерийн тухай асар олон хувилбаруудын нэг л юм а гэж хэлэхээр байна. Ийм кино задлан видео контентын 41-р дугаарыг түрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.